Хөхөвч ба түүний хөхөөл хооллолтод үзүүлэх нөлөө. Амьдралын эхний 2 сард хүүхэд хөхийг зөв хөхийг сурч, ээжид хөхөөл тогтворчдог. Энэ хугацаанд хүүхдэд хөхөвч өгөхгүй байх нь сайн. Харин яагаад гэвэл хөхөвч нь хөхөөлөх байрлалыг алдагдуулж хөхөнд гэмтэл учруулахад хүргэдэг. Учир нь тэд хэлбэрийн хувьд өөр байдаг. Хөхөвч хөхөх үед хүүхэд амаа ээжийнхээ хөхөнд хөхүүлэхтэй адил өргөн ангаах шаардлагагүй бөгөөд огт өөр булчингийн бүлэг ажилдаг. Хүүхдэд шилжихэд одоо ч хэцүү байдаг тул хөхөө хөхтөө зөв байрлалаас хальж зөвхөн товчийг хөхөөд түүнийг гэмтээж болцсошгүй. Хөхөвч нь сүүний хэмжээг багасгаж болцсошгүй. Жишээлбэл хүүхэд хөх нэхэхэд ээж нь хөхөвч өгвөл сүү үйлдвэрлэл аажмаар буурдаг. Учир нь эрэлт багасгах тусам нийлүүлэлтч багасдаг. Хөхөөл хооллолт нь зөвхөн хоол хүнс биш, харин хүүхдийг тайвшруулах, амраах, унтах боломж олгох, гидсээ хоослох, коликийн үеийн агшилтыг намжаах арга юм. Мэдээж хэрэг хөхөвч ба хөхөөл хооллолтын хооронд тэнцвэр тогтож асуудалгүй байдаг хүүхэд, ээжүүд бас бий. Гэхдээ анхнаасаа танд аз таарах эсхийг таах боломжгүй, шийдэх нь таны хэрэг. Гэхдээ эхний хэдэн сард ядаж хөхөвч хэрэглэсгүй байж, дараа нь ч хэд идэвхтэй ашиглахгүй байхыг зөвлөж байна.